сургуулийнхаа 800 гаруй хүүхдээс дахин судалгаа авсан. Тэгээд судалгаан дээр өөр болон амт чанарын асуудлуудыг тусгасан байсан. Тэгээд таны газрын өмнөний талаарх судалгаан дээр 67.6% гэсэн хариултыг өгсөн. Харин судалгааны амт чанар нь ямар байдгийг гэсэн хариултыг 60.25% дундаж гэсэн хариултыг өгснөөр энэ манай асуудал болоод байгаа гэдгийг ойлгосон. Тэгээд бид нар ойр хавийнхаа 9 сургуулиудаар судалгаа авсан. Тэгээд судалгаа авсан сургуулиудын хоолны дундаж 2500 төгрөг байсан. Харин манай сургуультай энэ харьцуулахад маш үнэтэй. Тэгээд манай сургуулийн хоолны дундаж нь болохоор 4500 байсан. Бидний асуудал болоод байгаа юм аа. Энэ асуудлын хүрээнд бид ангиараа ярилцсан 3 болгон хуулбар гаргаж ирсний эхнийх нь сургуулийн цайны газрыг сонгоход сурагчдын зөвлөлөөс төлөөлөгч оролцоотой байх. Уг бодлогын давуу тал нь болохоор сурагчдын дуу хоолойг чөлөөлөөс сонсож чадна, талууд хоорондоо хэлсэн, талууд бидэнд маань эцэг их багш нар сурагчид их мэд хүмүүс оролцсон. Мөн эрүүл мэндэд хортой хорвоо хоолыг эцэцэн шийдвэрлэж чадна. Харин сул тал нь сурагчид хэвээ олон том албан тушаалтнуудын үгээ бүрэн илэрхийлж чадахгүй байж сандрах сурагчдаас хэнийг нь яг төлөөлүүлж орох вэ гэдэгт хоорондоо маргалдах гэсэн асуудал болсон. Хоёр дахь болгон хөлбөр болохоор сургууль дээр хоол зүйчтэй болно гэж гаргаж ирсэн. Давуу тал нь болохоор эрүүл хоол өгөхөөсөө санаа зовох зөвлөгөө болно. Бид нар өдөр болгон шинэ хүсний бүтээгдэхүүнээр хийсэн хоол идэх. Хоол зүйч үнэт таасан хоол, пост таасан үнийг тохируулж өгөх учраас яг үндсэн үнээр нь өгч байна уу эсвэл санаа зовох зөвлөгөө болно. Харин сул тал нь улсын сургуулиудад шинэ оронтой гаргахын тулд хууль зүгээр батлагдах учраас нэлээд урт хугацаанд болно. Харин мөн сул тал нь болохоор шинэ оронтой гаргахад сургуулийн төсөвч хүрэхгүй байх магадлалтай. Харин гурван дахь бодлогын хувьд сургуулийн удирдлагууд болон хоолны цайны газрын төлөөлөгчтэй хамтын хэлцээр хийх байгаа. Уг бодлогын давуу тал нь болохоор шийдэл төргөн бүрэн хамтын зөвшөөрлөд бүрэн захидлын нөлөөллөөр цайны газрын асуудлыг шийдвэрлэж чадах байгаа. Харин сул тал нь болохоор цайны газрын эсэргүүцэх магадлалтай зөвшөөрлөд яг тэр өдрөөр бүргүй байх магадлал өндөр. Бид сонгосон асуудлынхаа хүрээнд өмнөх цамд гарсан бодлогын хувьдлуудаас ангийн бодлого болон сургуулийн удирдлагууд болон хоолны газрын төлөөлөгчтэй хамтын эсрэг шийдвэрлэх бодлогыг сонгож авсан байгаа. Бид гэрээнд тусгагдсан баазал боловсролын тухай хууль болон ерхий боловсролын үеийн цай хөтөлбөрийн хэрэгжлийн тухай журмыг уншиж судалж, Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл заалтын дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл бодлого чөлөөтэй амьдралын зэрэг нэг заалтыг зөрчиж болно. Бидний энэхүү бодлогыг дэмжиж байгаа хүмүүсээс мэдээд эцэг эхчүүд, сурагчид, багш нар, дотоод хэмжээтэй ажилчин болон сургуулийн удирдлагууд байгаа. Бидний эсэргүүцэж байгаа хүмүүсээс цайны газрын ажилтан, мөн цайны газрын удирдлагууд байгаа. Бид сургуулийнхаа 800 гаруй сурагчдаас ямар хоол идмээр байгаа тухай хоолны талаар судалгаа авсан. Судалгаа авч тэр ямар хоол хийх хүсэж байгаа, юу оруулахыг хийх хүсэж байгаа авч үүнийгээ сургуулийн цайны газрын удирдлагуудад мэдээлэх хуудас явуулсан байгаа. Бидний сонгосон сургуулийн удирдлагуудтай хоолны газрын талаар хэлцээ хийж шийдвэрлэх асуудал бодлогын маань давуу тал нь хамтын эсрэг хийж шийдвэр хүргэж байгаа болохоор маш том эрэг талтай байгаа. Мөн эрүүл зөв хоолтой болон хоолны чанар өөрчлөлттэй олон зүрх талд нь болохоор зөрчилдөх талтай гэж үзэж байгаа. Мөн 800 гаруй хүүхдээс судалгаа авахад сурагчид маань биднийг маш их дэмжиж байсан. Тэгээд мөн үнийн тал дээр сургуулийн цайны газраас бидэнд хариу ирээгүй байгаа ч өөрчлөлтүүдийг оруулсан байгаа. Үйл ажиллагааны төлөвлөгөө маань 7 шаттай. Бид нийт 30 ажил төлөвлөснөөс цааш тийм ажлыг тооцоолж бид бүрийн хэмжээгээр гүйцэтгэж байна. Бид нийслэлийн 9 сургуулиудаас судалгаа хийсэн. 115, 11, 31, 38, 5, 6, 45, 23 сургуулиудаас судалгаа хийсэн. Бид сургуультай багцын хэмжээний уулзалт хийсэн. Сургуулийн дотоод хэмжээтэй ажилласан, сургуулийн захирал, сургуулийн эхлэн, сургуулийн цайны газрын
удирдлагуудтай болсон байгаа. Бид цаашдын буруу ажлыг төлөвлөсөн мөн сургуулийн цайны газарт үн баг тэс санал болох мөн цайны газарт өөрчлөлт авах бүх санаа тав мөн шаардлагатай хуудас өгвөл анхаарал тавьсан баярлалаа. 800 хүүхдийн хамаасан судалгаа гэдэг бас сайн судалгаа авсан байнаас гэсэн. Таатай нөгөө хоолны өртөг зардал гэж боддог гэсэн. Өртөг гэж гараад ашиг нэмэгдээд мөнгө бүлгэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа байгууллагын зөвхөн ашигтай ажиллахаар үзээд байна шүү дээ. Тэгэхээр хэдийгээр ашигтай өртөгтэй гэдгийг тооцоолох гэж үзсэн. Би бүгд яг бодоод байна. Адуур одоо ингэ тодорхой сургуулийн жишээ аваад ирээд тэгэхээр ширхгийн хоолны махныхын хоол зээг тэгээд арай бага байдаг. Тэсний хэмжээ том байгаа байхгүй юу? Тэгээд 800 төгрөг үнэтэй харин манай сургуулийн хувьд перрогийн тэгээд махныхын хэмжээ бараг 30%, 70% өрөөл хичээж байгаа. Ингээд тооцоод үзэхээр тэсний хэмжээ хэмжээ арай жижиг. Тийм болохоор биднээс өртгийн хэмжээ арай үнэтэй таарахгүй байгааг өөрсдөө хэлээд одоо ингээд зураг хайлт үзүүлэхэд ойлголоо биднээс одоо тооцоо нэгдүүлэх хэмжээ авъя гэсэн хариулсан. За нэгдүгээр судалгааны чиглэлээс шүүгчдээс үнэхээр стогын судалгааг 800 хүнээс авч иж үнэн гэдэг энэ буруу ханддаг. Тэгээд сурагчдад стогын судалгааны энэ төр гүйцээг нөр өгөх юм уу? Ямар цаг арга зүй төсөлцөө тэгээд мэдээлэл зөвхөн үйл явц гэх. Тэгээд нэгдүгээр судлаачид ажилласан байгаа. Манай багийн аваад. За хоёрдугаар нь багш нь сонгоос нь харсан тайж язгуурын хувьцаат компани манай цайны газар өөр ажиллаж компани шүү гэх юм. Энэ компани шаардлага өгсөн байсан. Шаардлага өгөхөөр түн тодорхой. Үнэн ийм байна, бодож ийм байна, ийм хэмжээтэй байна, чанарч. За энэ шаардлага хариу бас компани ямар хэлбэрээр илэрхийлсэн, ямар хариу өгсөн юм бэ? Уг нь бид түрүүн 20 төвний өдөр буюу ажлын 3 хоног хугацаанд шаардлагын хариуг илэрхийлэхийг уг нь ингэж шаардсан боловч тухайн цайны газар буюу хариуцлага компани маань бидэд яг одоо ингэж хугацаанд багтааж хариу өгөөгүй байна. Дараагийн арга хэмжээ юу вэ? Хэвээ үнэхээр ингэж биднээс саналыг хүлээж авахгүй бол биднээс захирлаа мэдээлсэн байгаа. Эхлээд та нар өөрсдөө хоорондоо ярилцаад үзээ болохгүй байвал биднээс одоо нэлээдээс өмнө 2018 оноос тэгээд захирлыг одоо ингэж нийслэлийн хүчин харилцаанаас тамирчид бас захирал сургууль дотор өөрсдөө ярилцж байгаа цайны газар сонгодог болсон учраас захирал биднээс болохоор та нарт тусгай бэлэн байгаа шүү. Тэр үнэхээр ингээд яхад бол өөрөндөө өөрсдөө танай цагийг хүлээж авахгүй байгаа бол хүчин харилцаанд бидгээд уг цайны газрыг хаяа гэсэн санал хэлсэн. Зөвхөн маш сайн байна. Энэ чинь зур юм тийм ээ. За Монгол сурагчид ер нь сургуулиуд бүгдийн 2 бүлгээр юм чинь хоорондоо гоё байстай тийм ээ. Хамтаа байстай. Эсвэл багуудыг хөндөж байгаа шиг найрын зөвхөн байстай. Энэ олон тав туттай юм асан байна. Ийм шаардлага байдаг. Манай улсад ердөө улсуудын сургуулийн цайны газрын хоолны журналистнууд Монгол улсын биеийн онцлог хэмжээ ишиг тохирсон гэдэг нь байхгүй байгаа одоо. Тэгээ манай улсад хамгийн тулгамдж байгаа хүнсний эрүүл мэндийн ялангуяа хүүхдэд зориулсан хүнсний эрүүл мэндийн бодлогын асуудлыг хөндөсөн юм асуудал сонгож авсан танаа бол үнэхээр мэрэгэн ажилласан. Амжилт хүсье баярлалаа.